Ингээд та бүхэн манай тавтай морил. Өглөөний мэнд бүгдээрээ сайхан амарсан уу? 6 сарын 15 өглөө 7:20 Сан Франциско даунтаун ажиж хөдөлгөөнтэй болсон байна. Бидний буусан буудал энэ. Herbert гэдэг буудал. Яг сайд даунтаун буусан. За, шири тамирч. Өнөөдөр саксны тэмцээн эхэлж байгаа. Өнөөдөр маргааш 2. Хани. Оо яа. Манайх 9 баг орж байгааг нэ тэгэж. Ахмадын баг уу? Тэгээ 300 тоогдсон. Манай Сиатлын 2-ыг 100-д орчиж. Баалэрсэн. Сиатлын 2. Тийм. Хүмүүс унтчихсан шүү дээ. Хажуугаар чангаар явуулсан чи. Унтчихсан унтчихсан. За бид явсаар одоо 8:22 болж байна. 2019 оны Америк дахь монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болох газар ирлээ. Элсеритэ хай скул болно. Манай Сиатлаас 2 баг орж байгаа. 540 ашбурыг биш. 540 хааны давхар шалгатай хааны хаяга. Уг нь монголчуудын хаяг маяг баймаар юм тий хааны. Давхар хаяга шалгач. Шири сая кофе авсан чинь Сиатлын кофе авч Seattle Best Coffee гэдэг. Хаавсаа Калифорнид ирсэн мөртлөө Сиатлын кофег авсан биз дээ. Бидний буусан буудал даунтаунд болохоор яг паркан байхгүй да паркны асуудал их хэцүү юм. Тэгээ энэ хажуу талынх нь парканд орж ирээ парклахаар 1 хоногийн $36 парканд нь төлдөг. Тэгээ бүр амар хэцүү парклахад ингээд бүр ийм жоохон зайтай. Би бүр ямар сандаа парклж чадахгүй парклж. Энэ талаараа ийм юмгүй. Наач яаж авах юм бэ? Ямар сан юмгүй юм. Янаава. Oh my god. Стэнэг аа. Зинсэн. Энэ машин явж байгаа бүр ийшээ парклсан. За өстө уран жолооч тултаад ийшээ паркллаа та. Тэгээд урт машин чи амаргүй байдаг жижиг машиныг бодвол манайха энэ хөрөгчийг хараа. Гоё агааз. Одоо цаана байгаа ундаа нь харагдахгүй. Одоо яг ингээд энийхэн дараалал ундаагаа онгоолохоо. За одоо энэ жишээлбэл энэ манго Аризона ундаа байна гин. За ингээ харъя. Яг цаана манго Аризона ундаа байгаа. За одоо энэ дээр peach snapple цайван. Вау, яг ингээ байж. Ямар гоё мөрч вэ? Party in the elevator, Evan. Зак, бид нэр өнөөдөр сангаараа аялахаар буудлаасаа гарч байна. Okay, let's go guys. Богийн Сан Францискогийн Golden Gate гүүрэнд ялгуун брендийн альчууртайгаа, гоёлын альчууртай ялгуун брендийн цүнхтэйгээр та нартай мэдчилж байна. Данч жоохон бүрхэг манантай болоод бүдгэн гараад байна. Бид Сан Франциско даунтаунаас
энэ гүүрээрээ наашаа ингэж гарч ирээд уулаа ороогоод энэ дээрээс та нартаа гүүрээ яг бүтнээр нь харуулж байна. Тэгээл ингээл өтгөн манан орж ирээл тэгээл манан яваад дахиж өтгөн манан орж ирээд байна гэж. Тийм. Өнөөдөр бол ингээд багт. За ингээд энэ далай дотор хүмүүс сайхан хувийн онгоцоор зугаалаад амралтын өдөр болохоор тэг маргааш Америкт аавуудын баярын өдөр Father's Day тохиолж байгаа. Тэр гүүрний цаана харагдаж байгаа жижигхэн ар шиг юу харагдаж байна уу та нарт? Харагдаж байна. Манантай болохоор харагдахгүй байна. Тэр маань дээр үед шорон байсан гэсэн. Одоо тэр хараа би зүүм хэвлээд татчихлаа. Тэгээд тэр шоронгоос хүмүүс ээж оргож чаддаггүй. Яг нөө далайн дунд болохоор тэгээ одоо музей болсон хүмүүс очиж үздэг. Гэж ширээ. Ирчүүд оргож чаддаг байсан юм уу? Тийм байвал яг далай дундаас сэлвэл одоо хичнээн цаг наашаа сэлж ирнэ шүү дээ. Бэрэнт баста ганц хоёр үг бас яг ойлгоод байна. Аав ээж бид гурав яриад байж байна. Сан Францискогийн бэлэн тэмдэг болсон энэ Golden Gate маань одоо бүр махчлал алтан гарц, алтан хаалга гэсэн утгатай мөртлөө ирэхээр ингээд ув улаан гүүр байдгийн сонирхолтой юм а гэж яриад байж байна. Энэ хоёр тэгээд хөрсөн улаан юм биш үү? Тэ? Наагүй хөрсөн үрдэг улаан дуу. Нэрээ тийм биш дээ. Ээжийг хэлсэн чинь ажиглаж байна. Урд нь Бог нь болохоор Сан Францискод нэг 3 удаа 4 удаа ирсэн. Яг ингэж энэ талаас нь Golden Gate-ийг харж байгаагүй гоё юм байна. Тэгээ даач жоох мантай өдөр таарчлаа. Ингээ манангүй үед болохоор ингээд Golden Gate гүүр маань тэгээ цаана Сан Франциско хот ингээд тэр чигээрээ харагдах юм байна. Golden Gate гүүр дээр аав, ээж, Эднан, Эвен бид тав ирлээ. Шири саксаа тоглоод өнөөдөр Америкийн монголчуудын саксны тэмцээн өнөөдөр маргааш 5 дахь хагасаа бүтээсэн 3 өдөр болж байгаа. Ирмэн хүү маань камераараа даун тавнараа зураг авалтыг явьж байгаа. Өөр өөрсдөө сонирхлын юм хийгээ явж байна да ингээд. За манайхан холоос зорж ирсэн гэдэг бидний блогийг үздэг та нартаа Golden Gate-д ирээгүй Сан Францискод аялж ирээгүй хүмүүстэй Golden Gate гүүрээ Сан Франциско хотоо бүхэлд нь харуулчихгээд энд баг бүтэн цаг хүлээгээд байж гин. За манан маань нэлийн шингэрээд ирлээ. Та нартаа Golden Gate гүүрээ бүтэн харуулад Golden Gate гүүрийн цааталт нь Сан Францискогийн даунтаун харагдаж байна. За камераар сайн харагдаж байна уугүй юу? Ямар ч байсан богийн зум хэрэглээд та нартаа сайн харуулъя. За ингээд сангийн даунтаунасаа энэ Golden Gate гүүрээрээ ингээд наашаа гараад тэгээд энэ уулаа ороогоод бид нэр одоо энэ талаас нь Golden Gate гүүрээ харж ин гэсэн үг. За ингээд сангийн даунтаун харагдаж байна. Бид хэдийн одоо уусан буудал маань яг тэр одоо өндөр барилгуудын дунд Seattle даунтаун яг төвд нь байгаа. За буцаад өтгөн маань болчлоо. За ингээд битүү хаусууд харагдаж байна. Ингээд далаа дотор сайхан хүмүүс хувийн онгоцоороо аялаад амраад явж штт. За явъя да. Яг энэ бид хэдийг ихэд энэ машин түрүүн ирсэн. Ард нь хөргөн 3 жоох хөвгтэй байгаа байхгүй юу? Аав ээж нь бүр ядарсан ингээд тавуулаа унтцсан. Нам унтцсан. Ард нь 3 жоох юм бас гурлаа унтцсан. За явцгаая. Бид тэр дээр олон дээрээс төрүүлсэн хийстэй манайхаа. За ингээд доошоо уулаа уруудаад эсрэг тал руугаа бууж ирээд бичлэг хийж байна. Yeah. Okay. За Эвен. Эднан ээж хоёроо унтж байгаа сэрцэн. Эвен хари. Paw Patrol. Яа. Paw Patrol-оо өмссөн. Миний өөч ямар хүчтэй болцсон. Эвен чи найзуудаа Mickey Mouse гутлаа харуулчих. Mickey Mouse шүүсэ. Ийм гоё Mickey Mouse гутлаа өмссөн. Найзуудаа харуулъя гинэ. За чи найзуудаа нэг бүжиглээ харуулчих юм. Данс. Gangnam Style бүжиглчих юм. Gangnam Style гинэ. За яцгаая.
Тэгээ доошо бууж ирэхээр Golden Gate-ийн маань үзэсгэлэнтэй байгаад сайхан харагдчихэ. Тэгээд өөрөөсөө нүдээр ингээд үзээ доошо бууж чадахгүй та нартаа бас давхар үзүүлээ гэд би тэд энд ойрхон парклчлаа. За ингээд Golden Gate гүүрээ яг нэг захаас нь үзэсгэлэнтэй газраас та нартаа харуулъя. Ялангуяа Америкийн нэгдсэн улсад амьдэрдгүү өөр улсад Монголд амьдардаг Golden Gate гүүрийг хизээж үзэж байгаагүй та нартаа зориулж байгаа шүү манайхаа. За манайхаа богийн алхасаар агаад их гоё үзэсгэлэнтэй газар байдаг лээ. Ээж юу хүмүүс ямар хөөрхий гэдэг. Whoa, we can go the other way. Evan say hi. Тэр гурван хүмүүс өрхөөдөө ямар хөөрхий юм бэ гэдэг нэж юу. За, үзэсгэлэнтэй юм сайхан талаас нь богийн та нартаа харуулъя. Golden Gate гүүрээ. За, ээж юу ийш за ийш хамгаалалттай байна. Golden Gate гүүр. Тада! Үзэсгэлэнтэй сайхан байгааз гайхалтай гоё шүү дээ. Яг хажууд нь зогсохоор ямар гоё мэдрэмжтэй ингэж манайхан. Богийн 3-4 удаа ирсэн хүртлөө ингээд яг хажууд нь зогсохоор их гоё мэдрэмж төрж байна. Тэгэхээр тийм магадгүй одоо миний блогоор анх удаа Сан Франциско хотын Golden Gate гүүрийг үзэж байгаа хүн байвал их гоё сэтгэл төрж байгаа ах гэдэг итгэлтэй байна. Чи сайхан хүн. Хамаалтайхан. Эцэн гарчиж. Яаж хийж авчих. Эвэн яаж явдаг гинэ ээжтэй харуулж. Найзтай харуулж. Тэгэж шорооч идэж явдаг гинэ манайхаа. Хүмүүс бүр энд яг зориулж зогсоод зураг авуулаад бичлэг хийгээ. Сайхан байна. Харин бичлэг маань жоохон салхины чимээтэй гарч иж магадгүй уучлаарай манайхаа. За ээж хүү явъя. Жаахуудаа Golden Gate гүүрэн дээр ирж байгаа штэ ээж сайхан өрн.